Арьс өргөж чангалах хайфу эмчилгээний талаар товчхон мэдээлэл хүргэе. Хайфу эмчилгээ нь өөрөөсөө хитавай долгио ялгаруулж арьсыг өргөж чангалдаг. За, арьс нь өөрөө хэд хэдэн давхаргуудтай. Арьсны давхаргын доор исмас гэдэг юм булчинлаг ялтас маягийн давхарга байдаг. Энэ нь ялангуяа нүүрний арьс, тэгээ хүзүүний арьс байдаг. Энэ нь одоо хүзүү бол нүүрний арьсыг илүү чанга, залуу харагдуулдаг. Хэрвээ энэ давхарган суларчих юм бол арьс нь унжих, сулрах нөлөөлөл үзүүлдэг. Зөвхөн энэ давхаргад л үйлчилж чаддаг аппарат бол хайфу аппарат байдаг. Тэгэхээр хайфу аппарат нь хитавай долгионоо нэлээд гүн оруулаад тэр исмас давхаргыг одоо халаагаад тэр давхаргууд маань халсны үндсэн дээр чангарч өгөөд тэгээ нүүрний арьс болон хүзүүний арьс нь чангарч өргөгдөж ирдэг. За, мөн дээрээс нь хайфу арьсны давхаргын коллагены нийлэгжлийг болон эластины нийлэгжлийг идэвхжүүлж өгснөөрөө арьсыг бас чанга болгодог, үрчлээсийг багасгах зэрэг нөлөө үзүүлдэг. Өөр нэг зүйл нь арьсанд орох өөхөн давхаргыг одоо тэр халах механизмаараа хайлуулж одоо илүү өргөн нүртэй хүмүүсийг вил лайн нүртэй болгоход нь одоо тусалдаг. Бас дээрээс нь давхар ирүү багасгахад нөлөөлдөг. Арьсанд ямар нэгэн гэмтэл учруулах ч юм уу тийм сөрөг нөлөөгөө бөгөөд одоо арьсны өнгөц хэсгүүдийг гэмтээхгүйгээр гүн хэсэг рүү хөрч үйлчилж халааж арьс чангалах үйлчлэгийг үзүүлдэг. Тэгснээрээ арьсанд ямар нэгэн гэмтэл учруулдаг. Хайфу хийлгэснээр үйлчилгээгээ жилээ болон жил хагасны хугацаанд үйлчлэгийг барьдаг. За, энэ нь өөрөө хайфу нь тухайн хүний арьсыг нь өөрөөр нь идэвхжүүлж чангалж өгдөг учраас эхний ээлжинд дөнгөж хайфу хийлгэлээ. За, нэг 10% хүртэлх хувьтай үйлчлэгээ үзүүлээд 2-3 сартаа 50-80% үйлчлэгийг одоо тухайн хүндээ гардаг. Тэгээ энэ үйлчлэгээ буюу үр дүнгээ жил болон жилээс 6 сарын хугацаанд одоо энэ үйлчлэгээ барьдаг. За, тэгээд хайфу хийлгэсээд үйлчлэгийн дууслаа гэхэд ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй, илүү унждаг ч юм уу, эсвэл бол хайфу гэд байнгын хийлгэх ёстой байдаг ч гэсэн тийм сөрөг зүйлсүүд ерөөсөө байдаггүй. Зал арьс нь одоо хэвэндээ байдаг гэсэн. New тавлаа хайфун дээр нэмэлтээр ийм RF гэсэн долгионыг оруулж ирж байгаа. Өөр нэгэн арьсыг чангалах үйлчлэгээтэй RF гэсэн радио долгионыг хослуулж хийдэг. Хайфу нь болохоор арьсныхаа түрүүний исмас гүн гэсэн гүний давхаргалыг үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхдээ зарим тохиолдолд арьсны өнгөц хэсгийн давхарга, дээрмийн өнгөц хэсгүүдээр бас жоохон хүрч үйлчлэх нь бага байдаг. Тийм учраас RF долгион нэмээд өгчлөөр тухайн илүү өнгөц хэсэг рүү бас жигэд үйлчилж байгаа. Тэгэхээр ч өнгөцөөсөө гүн гээд илүү ингэж жигэд арьсанд үйлчлээд арьсыг нь чангалаад арьсны коллагены илгэжлийг идэвхжүүлдэг.